Та нөгөө нэг л үгээр хариулаарай. Та энэ хүмүүсийн хэнийг нь үе? Би алтан даргал хүндээ. За сайн байцгаана үзэгчдээ. Шугам нэвтрүүлгийн маань 21 дахь дугаар өнөөдөр эхэлж байгаа. Би энэ удаа ардчилсан намын дэд дарга Тагаан өвгний Жаданбааг урьж оролцуулж байгаа. 1980 оны залуучуудын төлөв. Би Жаданбааг урьсан нэг шалтгаантай. Би өөрөө чинь ирээлийг үзсэн. Эхлээд энийг би нэг үзэгчдэд нэг сонирхуулаад тах. Хуцаа тайлчих уу? Тэгээчтэй. Халуу юм байна. Тэгэж энийг харчгийн талуусчлаа гэдэг шиг. За окей, тайлчтэй. За би өөрөө ч өөрсөн шалтгаантай. Таны би энэ ирээлийг үзээд нэг юмд их миний анхаарлыг татсан энэ. Бүхэн золиосын бодтой нэгэн төлөвлөл цагаан хүний Жаданбаа. Миний бие бидний үе. Өмч хөвчлөл энэ хэсгэлтэй. Тий. Та өөрийгөө бол Монголын нийгмийн эргэлтийн цэгийн золиос бол бий болоод бидний үе гэж хэлсэн. Би эндээс хоёр асуулт өөртөө үлдээсэн байхгүй. Та 1990 оны нэг нийгмээс нөгөө нийгэм шүлдсэн энэ эргэлтийн цэгийг хэлж байгаа юм уу? Эсвэл та яг өөрийгөө энэ эргэлтийн цэгийн би яг нэг бодит нэг жишээтэй золиос гэж үзэж байгаа юм уу гэж би танаас асуух гэдэг. Энэ содон үг. Яг үнэ. Яг энэ рилиг хийсний дараа зөндөө олон тийм реакшнууд гарсан л да. Гэхдээ манай үеийнхэнд бол энэ реакшн айгуу тийм таалагдчихлээ. Би бол ерөөсөө яг бодитоогоор өөрөө биеийн хувьд ч босрлын хувьд ч бүх талаараа энэ эргэлтийн золиос нь. Юу вэ гэхээр манай үеийнхэн яг энэ эргэлтийн золиос би 90 оны 1-р анги хөгт байхгүй. Би ингийн хид хідэн жишээгээр айгуугаа тайлбарлаж өгч байгаа. Нэгдүгээр би босрлын золиос бас бид нар манай үеийнхэн бүгд их шиг хийвлэгч алдаж үчтэй. Гэрэл үзчихсэн. Зарим өчгөр монгол өчгөр эхэлсэн. За ингээд солигдсон 3-5 руу шилжсэн. За тэгээ явжсэн чинь их тайвны коррупцийн шугамар Монгол улсад англи хэл заах боллоо. Нэг багш ирлээ. Нэг жил англи хэл заалаа ABCD гэж бид нар шууд дуун бүгийн сураал амар гоё болоод иржсэн чинь яасан. Дараа жил дахиад шинэ багш ирлээ. Дахиад ихнээс нь үсэг заалаа. Ингээ явж байгаад сүүлдээ би чи 3 жил үсэг заалгаад үгүй ерөөс энэ англи хэл бүтэхгүй юм байна боли. Гэ буцаад орс хэлнийхээ групп руу орсон чи орс хэл үжээ ингээ тасраа авчихсан. Тэ? Ямар сандаа бид нар чи одоо онгой гарцсан байлаа шүү дээ. Иво гэдэг үгийг чинь эго гэж төгсөж илэн шүү дээ. Тэгэхээр хэлний үед бид нар золиос болсон. За ингээд 2000 онд 10 дугаар анги төгслөө. Хувийн сургуулиуд бүгд ингээ либералчлагдсан. Эдийн засгийн сургууль, хуулийн сургууль дийлэнхэн байлаа шүү дээ. Ямар сандаа 2004 онд биднийг төгсгöd хууч мэргэжлэлтэй цэвэрлэгч аавна гэдэг чи одоо бидний үед гарсан онгой шүү. Ингээ 2004 онд төгсөөд хөдөлмөрийн зах зээл дээр гаргасан чи эрэлт нийлүүлэлтийн хуулиар бид нар илүүдсэн. Ажлын байр байхгүй. Тэгээ бид нар хаашаа явах сонголт руу орсон чи Солонгос руу одоо ингээд гэрээт ажилтан гаргана гэдэг зар яваад бид нар чи стажинд очирлоод баг ихэнх Солонгос явчихлаа. Ямар сандаа Монгол 5-ны гадаа агасан процент яваад очиход их сургуулийн анги завсралцсан байсан юм шиг завсралж байгаа юм шиг юм монголчууд байж идвэсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өөрөө ингээд бүх юм золиослсон байна. Анхны бид нар ингээд хипхопыг бид нар сонсч ирсэн. Өргөмдийг анх бид нар өмсөж ирсэн. Өнөөдөр энийг үзэж байгаа манай үеийн бүгд мэдчих. Бүр ингээд ярих юм бол картын систем шилжихэд бидний шилжилтийн нас буюу өсөлтийн нас таараад бид нар тавс, бах, төмөс, ловон гэдэг хитгэн төрлийн ногоотой бид нар үеэрээ л намхан болчихсон шин. Манай ингээд бол манай үеийнхэн дунд одоо өндөр оги гэж баг ганцхан л өндөр хөвгт байлаа. Нэг хоёр хол хөвгт байсан. Бос нь бүгд ижлэг нурууд. Би энийг бол золиос гэж тэмдэглэдэг. Золиос гэж томьёолдог. Өнөөдөр тэр золиосын үр дүн амьдрал дээр дахиад гарч байгаа юм. Яг тэр агуулгаар энийг хийсэн. Тэгээ энэ агуулгыг хэлэхдээ би юу хэлэх гээд оролцсон бэ гэхээр бид нар аягүй их юм золиослогдсон юм аа бид нар үеэрээ. Гэхдээ энэ золиос нь бид нар хоншигноогүй маа. Тэ? Бид нар золиослогдсон шүү гэж бид нар хоншигноогүй. Энэ өөрөө дахиад бизнес дээр гарцсан байхгүй. Бид нар өмч уучлалт ороогүй шүү дээ. Яг үнэ. Бид нар үнэгүй юу ч аваагүй шүү дээ. Бид нар яг энэ бизнесийг гараар эхлүүлсэн. Бидэрт хинч мөнгө өгөөгүй. Өнөөдөр их шиг нэг хэлэхэд стартапын хөтөлбөрч байгаагүй байхгүй юу? Бид нар байдгаа зарж байгаагаа үрж бизнес эхлүүлчихсэн. Ингээд өнөөдөр хүртэл явж байгаа. Гэтэл өнөөдөр төр бизнесийг олон хомоод шүү дээ.
чөлөөт эдийн засгийг байхгүй болгох гэдэг шүү дээ. Энэ улсын үндэс нь юу юм? Ардчилсан улсын үндэс чинь баян иргэн шүү дээ. Мөнгөтэй юм баггүй да. Хөрөнгөтэй мөнгөтэй амьдралаа авч явж чадчих хүн дээр хүнд эрх чөлөөний тухай ойлголт байдаг байхгүй юу? Эс бөгөөс энэ байхгүй үед хоногийн хоол 7 хоног тухай бодно. Өнөөдөр монголчуудын нийт хүн амын 50-аас дээш хувь нь ядуу байна. Бүгд халамж руу шилжчихлээ. Энэ тохиолдолд өнөөдөр арчлал хоошо ухарсан байхгүй. Иргэд парламент итгэе болцсон. Улс төрд итгэл нь алдарсан. Ягдвал улс төрчид нь иддэг. Улс төрчид нь баячууд, улс төрчид нь лөвөрчд болсон баг. Яг л энэ агуулгыг л нэг өнцгөөс нь хөндөж байгаа хэлбэрлэлтэй. Тэгэхээр уучлаарай бид нар ингээд энэ их юмний золиос болсон ч гэсэн гоншигноогүй шүү. Олон юм яриаггүй шүү, тий? Бид нар ишиг шиг майлаагүй шүү. Яг бид нар дэмжиж ард чинь, тайз чинь засаад, тугыг чинь засаад тийм үү? Ирсэн юм шүү. Бид нар цалинтай цалингүй ажиллаад ирсэн юм аа. Тэгээ өнөөдөр бид нар ингээд илээ цэлээ бизнесээ хийгээд ингээд өөрийнхөө явах гэхээр яагаад ингэ боомлоод байгаа юм бэ гэсэн санаа. Яг үнэ. Би тантай бол би яг танаас яг хүсчээс асуултаа хариултаа авч байна. Би ч гэсэн яг тэгж бодсон. Бидний үеийн залуучууд нийгмийн тэр өмч өвчлөлт юу? Нийгмийн дэгш бус баялагын хуваарлалд бид оролцоогүй шүү дээ. Одоо миний хувьд бол монгол бичиг үзчихсэн. Анх. Тийм ээ. Бид нар монгол бичгийг гүйцэд мэдэхгүй. Гүйцэд мэдэхгүй. Дараа нь кирилл үсэг үз. Тий. Орос хэл үз. Их шиг гэвлэгч алдан. Тий. Инглизэтэй тий. Урлагийн гихч одоо ийм үгийг ордог лүү 61 ордог лүү гэд бодох үе байна штэ. Энэ бидэрт гүйц суурь босрал тэгжил олгогдсон. Яг бидний үеийн залуучууд бол энэ нийгмийн золиос олчихсон. Золиос. Тий. Тэгэхээр би танаас нэг юм асуух гэдэг. Та ер нь баруун, зүүн, төвийн аль үзэлтэй хүн бэ? Би бол баруун төвийн үзэлтэй. Тийм ч учраас ардсан намын гişүү. Баруун төвийн үзэл гэж юу вэ? Баруун төвийн үзэл маш энгийн нэрлэх юм бол чадварлаг жижиг төр. Чадвартай, чадaltaй хувийн хвшил. Иргэн баян байх ёстой л гэдэг маш энгийн ойлголт. Зүүн төвийн үзэл үе. Бүгдээр ууланд хамтдаа гарыг. Тийм ээ? Бүгд ижил тэгш бай л гэж байгаа юм. Тэр үзэл нь өнөөдөр Монголд бол сүүл үед нэлийн тавмгаалах хандлагаараа явж байна л да. Яагаад гэвэл эрх баригчид өөрөө зүүн төвийн үзэлтэй. Энэ ч утгаараа хувийн хвшлийг хэтэрхий их боомлсон буюу төр хүчтэй байх. Хүчрхэг төртэй байх тухай ойлголтыг маш ихээр бодлогын төвшөнд гаргаж ирж байна шүү дээ. Эн чинь өөрөө эрсдэл байхгүй. Би таныг бас яг үнэн. Бид бол одоо нийгмийн тэр тэгш бус баялагын хуваарлалтанд ерөөсөө оролцоогүй. Бид бол золиос гэж та хэлж байгаа. Та баруун төвийн үзэлтэй тийм үү? Та бас хувийн хвшилд одоо миний хувийн дүгнэлтээр бас таны бизнес амжилттай яваа. Ийм нэг бас төлөөлөл, татвар төлөгчдийн төлөөлөл. Тэгэхээр би юм асуух гэдэг танаас. Ер нь бол баруун төвийн үзэл бол эдийн засгч төрийн оролцоо бага байх, тийм үү? Зах зээл бол төрийн оролцоогүйгээр нийгмийн зарчмаар хөгжих ёстой гэж үздэг л дээ. Тэгэхээр энэ зарчим та бизнесийн салбарын татвар төлөгчийн хувьд энэ зарчим хэрэгжиж чадж байгаа юу өнөөдөр? Яг үндээр зарчим алдагдаад айгу удажлаа шүү дээ. Хамгийн сүүлийн жишээхэд гурилын үнийг чөлөөлөх буюу гурилын үнийг хямдруулах гэдэг нөхцлөөр төр үндэсний үйлдвэрлэгч рүүгээ дайрч эхэлж байгаа байхгүй. Гэхдээ яг энэ нэг зүйлийг би тодтох чи. Би хий нэгэн гурилын үйлдвэрийн компани захирлыг таньдаггүй шүү. Надад бүр ямар ч хамаа байхгүй. Гэхдээ энэ миний нэг үнэт зүйлтэй буюу чөлөө зах зээл рүү амар гүнзгий орж байгаа асуудал. Тэгээд хуулийн батлаад нэг тал руу шийдэд хайчих шиг боллоо. Энд гэхдээ яг дотор нь үзэхээр маш олон асуудал байдаг. Тэ? Гэхдээ энд бол гол үнэт зүйл буюу гол зарчмын алдаа нь юу байгаа гэхээр төр өөрөө үндэсний үйлдвэрлэгч буюу одоо энэ чөлөө зах зээлээр явж байгаа энэ зах зээл рүү хит ороод ирэхлээрээ л буруутчдаг байхгүй. Нэг үргэлбэл салбар өөрөө унжидаг. Дахиж босхгүй болох суурь нөрөө бүрдчихэд буцаагаад тэрийгэ төр авч явахын тулд татвар төлөгчдийн мөнгөөр хүчиндэж авч явдаг. Тэнд нөгөө нэг ажлын байрыг хадгалах, хин нэгэн тэнд өмчтэй болох, өшөө цаашаа дэлхийд өрсөлдөг гэдэг ойлголт бүр байхгүй болно шүү дээ. Үндсэндээ нураадаг. Тэгэхээр төрийн оролцож байгаа бизнес өөрөө дандаа л ундагахгүй да. Аль ч утгаараа. Тэгэхээр төр ерөөсөө л энэ бизнест оролцож болдоггүй маа. Төрийн оролцох ёстой салбар гэж байна. Оролцох ёстой бизнес гэж бас байна. Тэр хэмжээнээсээ хальж болохгүй байхгүй да. Инээсээ хайлаад ирэхлээр л бид нар үндсэндээ бол энэ чөлөөт бизнесийг бол үндсэнд нь байхгүй болгож байгаа.
Тэгээд юу руу шилжүүлэх юм? Тэгэд өнөөдрийн халамжийн төр чинь улмал бэхжээд байгаа юм. Яг үндсэндээ одоо бид нар шүү дээ юу харах хэрэгтэй гэж том зураг харах хэрэгтэй. Үндэсний хэмжээний том корпорацууд өшөө олныг бий болгох хэрэгтэй. Том стратегийн төслүүдээ явуулах хэрэгтэй. Тэр төслүүдийг төр өөрөө хийх биш, хувийн хвшлэр хийлгэх. Түн төгссөн эргэцэн орчныг бүрдүүлж өгнө, менежментийг нь бүрдүүлнэ тийм үү? Энэ том төсөл чинь өөрөө эхлэхээр вижн амар тодорхой байхгүй. 2032 онд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн болно. Энд хүрэхийн тулд бид нар энэ төслийг хэрэгжүүлнэ тийм үү? Энэ чинь асуудал чинь жижиг асуудлаа буюу энэ халамжийн асуудлыг, энэ ажилгүй байгаа асуудлыг, энэ цалин тэтгэмжийн асуудлыг өөрөө шийддэг гол механизм нь энд байд юм аа. Би машингийн жишээн дээр хэлье. 1962 онд Пак Чүнхигийн номон дээр байгаа заяа. Би энийг Сөүл үндэсний сургууль төгсөхдөө бүтэн уншаад Пак Чүнхигийн түүхэн бүх газараар явж бүр номоо баталгаажуулж очиж үзэж зураг авалт хийжсэн. Надад амар сонирн мэдрэмжүүд өгчээсэн. Би бүр угсан газар нүртэл өтсөн. Буудуулсан газар нүртэл. 1962 онд Пак Чүнхи нэг том шийдвэр гаргасан. Бүгд найрамдах Солонгос улс дэлхийд өрсөлдөх электрониксгийн үйлдвэртэй болно гэж. Гэхдээ тэрийг төр тийгээг байхгүй. Компаниудыг дуудаад шууд зээл өгöd гараан дээр нөхцөл дээр тавьсан. Тэрний нэг нь Samsung байхгүй. Өнөөдөр хүмүүс Samsung-ыг электрониксгийн компани гэдэг мэднэ. Гэхдээ үндсэн компани юуны компани гэж? Даавны компани. Зүгээр л Даав үйлдвэрлэдэг, Даав зардаг. Samsung-ийн үндсэн үйлдвэрлэдэг Даавны брэнд нь Galaxy гэж одоогоор байна. Маш өндөр брэнд. Солонгостой. Айгуу гоё бүтээгдэхүүн, гоё материалтай, гоё мэд. Маш сайн Даавтай. Үндсэн тэр үйлдвэрлэл байж байгаа. Гэхдээ гол үйлдвэрлэл нь сүүлдээ электроникс болсон. Тэрийг засгийн газар бодлогоор дэмжиж өнөөдөр 1962 оноос өнөөдрийг тоолох юм бол 72 жил үү? 72 жилийн дараа өнөөдөр Солонгос улс дэлхийд электрониксээр тоглолт хийж байна. Тэгэхээр эн чинь юу хэлээд байна вөхөр? Мега төсөл буюу урт хугацааны төсөл чинь өөрөө том төслүүд чинь улсыг хөгжүүлэх хамгийн гол суурин байт юм. Бид өнөөдөр чөлөө зах зээлийг бий болгохын тулд яах юм? Минимум түвшний тавьж өгöd бүх худалдаага чөлөөтэй хийлдэ. Яагаад гуанз байгуулахын тулд рестораны хэмжээний стандартыг мөрдөх ёстой юм бэ? Бидний шүтээд идэг, киног нь үзээд идэг Солонгост яваад оч. Бүх одууд нь бүх хүмүүс нь зүгээр ингээд гудамжиндаа байдаг гуанзанд ороод хоол иддэг. Сүүл тэр Пантаны урдлаас бага хоолны газрууд хөөсөн шүү. Одоо стрит фуд үнэхээр надад бол утгагүй харагдсан. Би тэр үед яг нэг Солонгосын хийсэн рилээ оруулсан л да. Яг тэр Сэжооны талбайгаас 2-300 метрийн цаана нэг төц гуталчны мохлог хоёр байгаа байхгүй. Гэхдээ тэнд хотод тэнд муу харагдаад байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр улсын бодлого юунд оршдог? Иргэнээ сайхан амьдруулахад оршдог. Улсын бодлого юунд явах хэвтэй? Иргэн үнэ баян болгоход л оршдог байхгүй да. Чи ажилгүй болцсон юм уу? За чамд ажилгүйдийн тэтгэмж 1 сар өгчээ. Чи ажилгүй болцсон. За чамаа ерөөсө болох юм байна. Чи чамд толоо өгчээ. Хүнсний толоо. Гэхдээ тэр хүн арх уухгүй яах юм бэ? Тэгжээд л өдөөнөөс нэг өдөр гэрээс нийтс ч юм уу нэг юм хүрээд ирнэ. Тэ? Тэгээ идсэн хүн чи яах юм? Хийх юм байхгүй шин. Махаа чанж идэл архиа болгож байгаа. Бид нар бодлогоор иргэдийг өөрсдийг нь ажилгүй байх, анхаагүй байх энэ нөхцөлийг бүрдүүлж өгöd байгаад нь л бодлогын алдаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр бидний хамгийн чухал зүйл энэ чөлөө зах зээлийг зүгээр тавьж өг. Тэгэхгүй бол одоо гудамж чөлөөтэй хоол хувийн хвшлүүдийг те заруулахгүй зарах юм бол ийм том стандарттай бай те. Дээрэс нь манай зах зээлийн багтаамж амар жижигхэн байхгүй юу? Ерөөсөө 3.5 сая хүнтэй. Яг үндсэндээ бол сумын төв талхны цех байгуулад ашиггүй л байдаг байхгүй юу? Одоо та бол яг чөлөөт зах зээлийн үндсэн зарчмыг ярьж байгаа. Та сая гурилын жишээг ярьлаа шүү дээ. Эрх баригчд бол наад чинь бүр одоо засгийн газраас өргөн бариад тийм ээ. Одоо импортын онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай билүү тийм ээ. Тэгээд явчихсан. Тэгээд тайлбар бол гэсэн шүү дээ. Одоо манай зах зээл дээр бол одоо гурил үрдүүлэгчд бол одоо олигополтэй зах зээлийг бий болгоод байна. Тэгээд эдгээр чинь ингээд үнэ нэмээд байна. Тэгэхээр гурилын импортыг чөлөөллөө. Энэ чөлөөлөлт хязгааргүй гэж. Өмнө нь бол Улаанбуудайг бол тодорхой квот тавиад оруулж ирдэг байсан. Гэхдээ нэг юм байна. Би одоо дараа нь таныг асуух гэдэг нь энийг яриад байгаа нь энэ хуулийг засгийн газар шийдээгүй улсын хурд батлаад өгчихсөн. Тэгэхээр би танаас юу асуух гэдэг юм бэ гэхээр манай эрх баригчдын үндсэн хуулинд өөрчлөлт хийгээд 126 гишүүнтэй болгочтой парламент тийм. Одоо энэ 20-24 оны
парламентын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 өрхөө сарын дараа дуусчихна. Тэгэхээр би танаас асуух гэдэг. Ер нь бол 126 гишүүнтэй байх шаардлага байгаа юм. Монгол улс. Нэг хоёрдугаарт парламентын засаглал бол энэ улсын тусгаар тогтнолын нэг баталгаа гэж би хувьдаа үздэг. Энэ хоёр том гүрний дунд байгаа юм тийм ээ. Тэгээ нөгөө талаар олон парламентын гишүүн болчихоор зөв ч юм шиг, буруу ч юм шиг. Одоо жишээлбэл импортын татварыг өөрчилж байгаа асуудлыг харахаар буруу ч юм шиг. Өөр том асуудал бодвол зөв ч юм шиг. Та ер нь ардчилсан намын дэд даргын хувьд 126 гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ гэж асуух гэдэг. Монгол улсын үндсэн хуулинд сая тусгацсан энэ асуудал би бол хувийн хувьд төлөв их баяртай. 126-аас дөө 126-аас. Яагаад вэ гэхэлэр өнгөрсөн хугацааны 34 жилийн түүх. Тэрнээс өмнөх түүхүүдийг аваад үзэхэд Орос Хятад гэдэг энэ хоёр том гүрний дунд байгаа маш өргөн удам газар нутагтай, газар доороо баялагтай цөөнхөн авто манай улсын хувьд их гүрнүүдийн бодлогын нөлөө өнөөдөр хүртэл байсарсан цаашдаа байх боломжтой байх бах. Энэ цаг үед энэ хоёр гүрний дунд урт хугацаанд оршин тогтноход дээрээс нь дэлхийн геополитикийн асуудал маш хурд цагаар хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед 126 гэдэг асуудлын үндсэн хууль тусгаж өгсөн юм нөхөр алтчиг шийдвэр. Нэг өөрөлдвөл энэ үнэмлэхүүн олонх байх үедээ энэ том шийдвэрийг геополитикээр харж хийж байгаа эрх баригчдад бол биенүүдэд яг энэ асуудал дээр бол алга ташиж байгаа. Яагаад тэгэхээр цаашдаа байнгын олонх, байнгын эрх баригч гэдэг ойлголт байхгүй. Нэг өөрөлдвөл бүх зүйл хамтарсан үед явна гэсэн. Тэгэхээр Монгол улсын өнгөрсөн хугацааны 34 жилийн түүхэнд бүх том төслүүд дандаа хамтарсан үедээ явсан байдаг. Улс төрийн хариуцлагаас хамаарч ямар ч хүн төр зүтгэснийхээ төлөө гаргасан шийдвэртэй хариуцлага хүлээхийг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр энийг дандаа хамтарсан байх үедээ харилцан ойлгослын зарчим дээр тийм үү төлөөллүүдийн зарчим дээр үндэслэж тулгуурлаж шийдэх байхгүй. Тэгэхээр энэ бол Монгол улс хөгжихэд онцгой хувийн оруулна. Хоёрдугаар асуудал геополитикийн асуудал үүсгэж байгаа. Түрүүнд би дурдаад өнгөрсөн. Энэ Хятад, Орос гэдэг хоёр том дэлхийн их том гүрний дунд байгаа манай улсын хувьд бол энэ өөр бол хамгийн чухал зүйл бөгөөд бид урт хугацаанд бодлогоо барих хамгийн том асуудал байхгүй. Үндсэндээ бол парламент өөрөө хүчтэй байх нь парламент олонх талаасаа бүрдэж байх нь чухал асуудал гэж ойлгож. Мэдээж энийг цаашлаа ярих юм бол үндэсний аюул байдлын том асуудал хүндрэх учраас энэ үрээд өндөр зогсойхон зүг. Нэг л үгээр ойлгоход энэ бол хамгийн зөв шийдвэр болсон. Тэгвэл нэг юм асуу. Энэ тоондоо биш. Энэ иргэд энэ тоогийн нэг олон болгочихоор нөгөө парламентд итгэл суларчаад байгаа байхгүй да. Тэгээ яагаад итгэл суларчаад байгаа юм гэхээр яг наадах гэж өнгөрсөн 34 жилийн хугацаанд парламентын гишүүн болонгууд шууд бизнесийн цэцгэлэл тэр хүмтэн болоод дарахын эрх хэдлэл нүдэн дээр өөрчлөлтөөр ингээд өөрчлөлт идэд ирчүүд парламентын гишүүн болонгууд ерөөс улсаа иддэг хитэн новшнууд байд юм байна. Тийм учраас эднэрээс болж улс сүрээд байна гэдэг энэ асуудлаас болоод иргэд парламентд итгэл суларчаад байгаа байхгүй. Улс төрийн намд итгэл суларчаад байгаа байхгүй да. Энэ цаг үед энэ 126 гэдэг тоо өөрөө 76-гаа яа гэж яхад юу 126 вэ гэдэг асуудал шүүмж гараад байгаа байхгүй да. Гэтэл энэ өөр юм аа. Эсвэргээрээ 76 гэдэг хүчтэй байгаад лобби бүлэгэл үүсэд байсан тэр хэсгийг 126 болж бүр солиулж байгаа байхгүй. Нэг өөрөлдвөл лобби бүлэглэл үүсгэх боломжууд нь хязгаарлагдмал бөгөөд илүү их тийм боломж нь багасж ирж байгаа. Нэг бол тоо олон болчихж шин. Гэд маш олон асуудлууд эндээс уран гарч байгаа. Давуу талууд нь. Энэ давуу талууд нь урт хугацаанд мэдэгдэх юм аа. Нэг өөрөлдвөл 2024 онд шинээр бүрдэх парламент бол өөрөө сонгодог утгаараа парламентын засаглалыг бэхжүүлэх өшөө хүчтэй болгох парламентын гишүүн гэдэг бол зам тавьдаг, хашаа боддог, байшингийн хан сольдог, таблет тараадаг, заа бэлэг өгдөг, цагаан сараар бэлэг өгдөг. Өвчтөө зовлонтой хүнд одоо өвчний одоо юу гэдгийг нөгөө эмчилгийн юм шийдэж өгдөг хүн биш юм аа. Энэ хүн бол танаа тойргоос таныг төлөөлж Монгол улсын бодлогыг хүрээнд гарч байгаа хууль эрх зүйн орчинд өөр таны бодлыг тусгах тийм үү? Улмаар бодлого хилцэл эрх бүхий субъект юм а гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй, ойлгуулах хэрэгтэй байхгүй. Энд л одоо энэ 126-ыг чи үүрэг оршин. Ингэсний дараа 2028 оноос 32 оноос парламентын гишүүн гэдэг бол ийм л хүү юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ерөөдөө бол нөгөө парламентын гишүүдийн өнөөдрийн хүмүүс юу гэдээ ойлгоцсон бэ гэхээр
ерөөсөө л бүх юмыг шийддэг. Надад мөнгө өгдөг. Миний ингээл санхүүгийн асуудал. Шинэ жилийн хүслийн өвлийн үг шүү. Тэгээ өнөөдрийн гишүүдийн тэр иргэдээ өгж байгаа тайлан харалтаа. Төтөн төгрөгөөр тийм цэцэрлэгт хүрээлэн хийлээлэн тийм тоглоом ухсарлал юу солиороод байгаа. Гэхдээ манад нэг парламентын гишүүн тодруулга өгөөд юу гэж хариулсан гэж багш нарын дунд бүжгийн тэмцээн явуулсан гэж хариулсан. Гэхдээ харин тийм 4 жилийн ажлын цайлангаа. Тэгээ эн чинь тэгээ нэг нөгөөлгөө зүгээр ан мангуул өнгөрсөн 34 жилийн гишүүд мөн тийм хийцэн байхгүй да. Гэтэл үүний эрэхтэй парламентын гишүүн ихтэй тойрог дээр бие төлөөлөгчийн байрыг бий болгоод тэр бий болгосон байран дээрээсээ яг өнөөдөр ийм асуудал орох гэж байна. Та ирээ саналаа өгөөч. Та энтэй танилцаа саналаа өгөөч. Гэдэг л ажиллал хийж л баймаар байгаа юм л да. Тэгвэл тоо олон болсноор эн чинь үндсэн хуулийн 3-1-т заасан Монгол улсын иргэний төрийн үйл хэрэгтэй шууд оролцох. Яг үнэ. Төлөөллөөрөө дамжуулж оролцох. Тий, тэгэхээр чин 126 болцохоор чин одоо юу гэдгийг төлөөллийнх нь тоо нэмэгдчихэж байгаа байхгүй юу? Тэгээ төлөөллийн тоогоо нэмжээнэ гэдэг нь бас нэг давуу тал. Бас мөн үг л мөн. Тэгэхээр ингээд бид нар амар олон том талаас нь харахаас илүү хэд хэдэн тодорхой тулгымцсан асуудлаас нь харчхад ач холбогдол нь харагдаж байгаа. Тэгэхээр 126 бол өөрөө түүхэн бөгөө том зөв шийдвэр. Энэ үл эргэлзэх хэрэггүй. Цаг хугацааны явцад бид зөв шийдвэр хийсэн байна гэдгийг өнөөдөр энийг хийсэн эрх баригчид бас талархах өдөр ирнэ. Би бол хурдаа баяртай байгаа. Би бол парламентын засаглалыг та бол бид хоёр бол ер нь ихтгэл үнэмшил адилхан. Би бол парламентын засаглалыг одоо мөнхөд нэр үндийг хамгаалж яваасаа гэж энэ их хурлын гишүүдийг би үргэлж одоо дотроо бодож явдаг. Жишээлбэл нэг сүүлийн нэг жишээ шүү дээ. За одоо миний санаж байгаагаар боловсролын ерөнхий хуулийн дотор англи хэл бол Монгол улсын ерөнхий боловсролын утгачлал тий. Сурагчдын одоо заавал судлах одоо хоёр дахь хөлөө гадаад хэл байна гэдэг заалт ороход өөр янз янзын одоо их гүрнүүдийн нөлөө байсан байхыг үгүйсэхгүй. Одоо бид бол улсын нууцтай танилцах ямар ч боломжгүй субъектүүд тийм ээ. Гэхдээ хардталт хэрэгтэй. Тий, хардах хэрэгтэй. Гэхдээ л энэ хуулийн заалтыг парламентын гишүүд бол баталсан шүү дээ. Тэгсэн. Баталчихсан. Тий. Энэ өөрөө зөв байхгүй. Энэ бол парламентын засаглалын нэг том үн чанар харагдаж байгаа. Яг үнэ. Хэрвээ парламенттай байгааг бол бид нэг хүнтэй ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол энэ бол батлагдахгүй л байхгүй. Жишээ. Цаашлаад бид нар энэ парламентын засаглалыг олон намын тогтолцоог үгүй хийх аваас бид нар нэг хүнийг гарч хэлчихнэ. Нэг хүнийг гарч хэлчих юм бол өнөөдрийн та нарын сошиал дээр хараад идэг зарим нэгэн усуудын дүр зураг маргааш ирэхэд ойрхон байх юм. Тэгэхээр юу хэлэх гээд байна вөхөр одоо бид нар иргэдээ дахиад re-education буюу энэ улс төрийн дахин босрол олгох чиглэлийн хөтөлбөрийг бодлогын түвшинд хийх хэрэгтэй байна. Яг үндсэндээ иргэд маань энэ улс төрийн тогтолцоог нарийн ширийн хооронд яриад байгаа зүйлийг ойлгох болчлоо. Та бол сонгогчийн боловсрол их муу байна гэх гээд байна тийм үү? Ерөөсөй байхгүй болсон. Сонгогчийн боловсрол байхгүй байгаа учраас сонгуулийн идэх оролцоо байхгүй болчиход байгаа юм. Сонгуулийн идэх оролцоо байхгүй байгаа учраас жинхэнэ утгаараа ардсан сонгуул явахгүй байна гэж олон ус үзээд байгаа байхгүй. Нэг өөрөлдвөл мөнгөтэй бүлэглэл сонгуулийг худалдаж авах боломжийг бүрдүүлээд байна гэж үзээд байгаа байхгүй. Олонхын саналыг хэн ч худалдаж авч чаддаггүй байхгүй. Энэ л өөр хамгийн гол чухал зүйл. Тийм учраас би нөө хэлээд байгаа парламент хүчтэй байх нь хамгийн чухал нь сонгуульд оролцох байхгүй дээ иргэн. Гэтэл парламент итгэл сулраад улс төрт иргэдийн намд итгэл сулраад эхлэнгүүт сонгуулийн оролцоо дагаад багасч штэ. Жилээс жил буураад явчихж штэ. Ингээд энэ асуудал эхэлж байна. Ямар сандаа би одоо жишээ хэлье. 2013 оны үеэр бол ерөнхийлөгчийн сонгуулиар ерөөсөө эрс зүрхээ болтдог асуудал үүсдэг байхгүй. Тэгээд би тэгэхэд мэдээлэл технологийн газрын дарга байсан чинь тухайн үед одоо хаанаас ч юм шийдвэр гаргаад иргэдийн идэвхийг одоо сэргээхийн тулд одоо мэдээлэл технологийн газар одоо үүрэгтэй ажил оруулах хэрэгцээ. Яг зөв татвар төлөгчдийн мөнгө өнгөдөх гээд байна. Дахин сонгуул явуулах хэрэгтэй. Тэгээ бид нар тухайн үед нэг шийдвэр гаргуулад юу хийжсэн бэ гэхлээр одоо чи санаж байгаа бол бид нар санал өгсөн иргэдэд нэг ч өгсөн байна. 1000 төгрөг. За тийм шүү. Тийм байна. Тий. Одоо санаж байна. Саналын хуудасаа ингээд авна штэ тий. Авангууд нь доотлолт нэм кодтой. Тэгээ нэгж өгч илээ штэ. Тэгж бид нар сонгуулийн эрцгийг хүргэжсэн байхгүй. Итгэвхийг өрнүүлжсэн. Итгэвхийг өрнүүлжсэн. Тэгжиж эрцэн хүрчсэн байхгүй. Энийн ардалт асар их татвар төлөгчдийн мөнгө явдаг байхгүй. Өнөөдөр жишээлбэл сонгуулийн нэг хуудас 14,000 төгрөг. Яг нийт хэрэгтийн тоогоор хэвлэнэ. Дахиад эрсдлийг тооцоод буруу бөглөгөд бас тодорхой хувь хэвлэж байгаа. Иргэн өөрөө саналдаа оролцохгүй болоход 14,000 төгрөг зүгээр л хаягдана. Тэгэл бод. Тэр хэний мөнгө юм? Татвар төлөгчтэй л мөнгө шүү. Чи бидний ажил зовж олоод татвар улстай төлсөн мөнгө шүү дээ.
Үндсэн хуулийн 3-1-т байгаа залт шүү дээ. Энэ удаагийн сонгуул бол нэг хэлэхэд 6 сарын 28-нд 5 дахь өдөр болно заяа. Хүлээлгийн сонгуул болно. Олон намаас олон хүн дугуулна. Нэг нам дугуулна. Хүмүүс бодлно. Дунджаар 5 минут. Тэгээ зарим 7 минут 10 минут зарцуулна. Нэг өргөлөл очир үүснэ. Та бол арсан намын дэд даргахийн хуваарийн асуултыг ярьж ш. Тий. Очир үүснэ. Залуучууд магадгүй очирлохоос залхуураад явчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр ээдээ залуучууд нь ойчилж байгаа тэр нэг саналаа л өгөөрэй. А хэнийг сонгох нь бол таны асуудал. Энэ бол айгүй чухал юм аа. Өнөөдөр би бол ганц айж байгаа юм. Ерөөсөө энэ олон намын тогтолцоо парламентын засаг л Монголд хүчтэй байх хэрэгтэй. Яг үнэ. Би энийг яг энэ өгүүлбэрийг хэлэх хүртлээр бас ойлгодгүй байсан юм. Би Сөүлийн үндэсний их сургуульд очиж сураад маш олон солонгос оюутнаа олон хоног олон шөнө хичээл хийгээд хамтдаа бас сөөжөө мэгжөө ууж тийм үү олон өдөр олон шөнө энэ тухайн улсын хөгжлийг ямар төвшөнд хүрсэн тухай ярьж байгаа тэд нар надад ойлгуулсан байхгүй. Тэд нар аим сони юм ярьж байгаа шүү дээ. Жохон хүүхдүүд залуучууд байгаа шүү дээ. Тэгээд амар лаг юм ярьж байгаа юм чи. Манай улсын чи хөгжлийг 3 ангилтын. Их өсөглөнгийн үе нэгдүгürt. Их бүтээн байгуулалтын үед. Одоо бид нар ID-ний үе гэж байгаа байхгүй. Яагаад гэдэгс. Манай өвөө эмээнэр бол идэх хоолгүй болтлоо. Шороо идэх хүртэл өлссөн юм аа. Ингээд миний аав ээжүүд их энэ улсаа хөлтөр нь босхын тулд гэртээ орох цагуугаар хөдөлмөрлсөн юм аа. А өнөөдөр бид нар тэр суурин дээр идегээ зарж амьдарч байна гэж байгаа юм. Тэр нь юу юм? Франчайз байхгүй. Ийм арт байхгүй. Кафе бэн байхгүй та. Hyundai байхгүй та. Samsung байхгүй та. Ойлгож байна уу? Ингээ хийцэн биш үү те? Тэгэхээр хөгжил гэдэг чинь ийм заналтай байхгүй та. Тэгээ энийг бид нар одоо ингээд ярих цаг нь болцсон. Одоо бид нар тэр намын гэсэн энэ намын гэсэн гэдэг энэ жалга домны үзэл заяа. Чи халаа өстэй би халаа өстэй гэдэг юм а болоо. Өнөөдөр энэ хийж байгаа маш олон энэ төсвийн хууль зөрчсөн олон үйлдэлүүд явж байгаа. Сонгуулийн дараа төсөв дахиад тодтгол хийн заяа. Бид нар ханшаа алдна. Бид нар инфляц алдсан шүү. Бид нар амар том ирсэн. Та тэгж таамаглаж байгаа тийм үү? Би таамаглаж байгаа. Би эдийн засгийн хүн биш л дээ. Яагаад гэж бид нар гадна талд нүү зарч байгаа нүүрснээсээ зэснээсээ алтнаасаа хэтэргийг хамааралтай бусад салбар нь унтсан байхгүй. Яг үнэ. А бид нар энэ зарж байгаа нүүрсээ аягүй сайн зарангууд Монгол улсын эдийн засаг сайжирчлаа гэдэг байхгүй. Үгүй. Эдийн засаг юун хизээ сайжирдаг. Эдийн засаг бүх салбар нь зэрэг өсчий сайжирдаг байхгүй. Ганц нүүрс зарж, ганц талт зарсныгаа бид нар эдийн засаг сайжирлаа гэж үздэг юм аа. Тэр эдийн засгийн нэг л үзүүлэлт. Хамгийн аюултай нь тэн зарж байгаа мөнгө бусад салбарт хүртээмжтэй орохгүй байхгүй. Одоо би танаас нэг зүйлийг асуух гэдэг. Та сая 2013 оны сонгуулийг ярьлаа. Та тухайн үед бол засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга байсан. Та одоо ардчилсан намын дэд дарга хийж байгаа. Олон асуудал байдаг л да. Таныг одоо миний одоо хамгийн цааталт байгаа хүн ихч гэдэг, Норвей Алтан уугийн хүн, Захиагийн элбэг доржийн хүн, Шимлийн сайхан бэлгийн хүн гэлдэгдэг. Та нөгөө нэг л үгээр хариулаарай. Та энэ хүмүүсийн хэнийг нь хүй? Би алтан даргал хүндээ. Ялч байхгүй. Ягаад гэж? Засгийн газар. Намайг анх Ардсан намын нарийн бичгийн дарга болоход энэ хүн санал тавьж нарийн бичгийн дарга болгож ирсэн. Ардсан намын нарийн бичгийн дарга, улс төрийн бодлого хэлсэн дарга. 25 таа залуу. Хэд онд? 2008 оны 12 сарын 3. Оо за. Нэг үргэлжлүүл би тухайн сэрүүлэг сонины нүүрэн дээр памперстэй жатамбаа гэж гарч илаа. За тийм баг шүү. Би одоо санах гээд шүү. Тий. Арчлал мандаж явахд энэ хүүхд памперстай байсан гэж. Анх гарч илаа. Тэгээд яалч байхгүй би алтан даргын хүн. Өнөөдрийг хүртэл. Яагаад зүгээр яг манай намд ингээд нэг зүйлийг их сайн ойлгоорой. Ардчилсан намын хүмүүс эв тэмжингүй байна гэж ярьдیں۔ Үүний эрэхтэй ардчилсан нам чинь 2000 онд арчлалын төлөөх намууд 5 нам нэгдэж өнөөдрийн ардчилсан нам бичижсэн түүхтэй. Энэ бол 12 сарын 6-ны үйл явдал 2000 оны. Сонгуулийн дараа навс ялагдаад парламентод нэгэн үнэтэй болоод босч явсан үйл явдал. Үүнээс хойш энэ 5 намын нэгдэл нь фракц гэж явж ирсэн. Энэ фракцийн нэгдэл явжгаад хамгийн сүүлд 2020 онд буюу одоо Эрдэнэ даргын үед энэ фракц гэдэг зүйлээр утгаа алдлаа гэд энийг задлаад клубын систем рүү шилж ирсэн. Өнөөдөр бол маш олон клубуд бий болсон. Тэгэхдээ альч намд ер нь бол энэ сонирхлын бүлгүүд өөрөө байдаг. Байх ёстой. Энэ амьд үзэгдэл. Энэ манай намын энэ фракц бүлэглэл клуб байдагын асуудал нь байр суурь нь нийгэмд ил байдаг. Үзэл бодол нь ил байдаг учраас магадгүй олонход
ардс нам эв түнжингүү мэд харагддаг байхгүй. За, тийм баг. Үнэхээр ардс нам байна шүү дээ те. Үнэт зүйлийн төлөө Монголын их хувь зайны төлөө бол нэг вэж чаддаг нам. Өнгөрсөн хугацаанд цөөхөн жилүүдэд хамтарсан засагт байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлаараа харагддаг юм аа. За яаж нотлох юм? Түүний нэг нь 2012-оос 16 оны шинжилгээний засгийн газар байхгүй. Маш богино хугацаанд олон ажлуудыг эхлүүлж хийсэн. Гудамж төслөөс эхлээд төц машин хүртэл. Аж үйлдвэрийн 5 дугаар хувьсгалын өрнөж байгаа энэ цаг үед энэ салбарын голлох үүрэг юу гэж энэ дэлхийд хурцтай өгж байгаа технологид Монгол улс өрсөлдөөнд яаж орох юм бэ гэж. Бид энэ бодлогын хамгийн гол чухал зүйл нь өнөөдөр үзүүлж байгаа цахим засаглалын үйлчлэгээ сайн байна. Браво, баяр хүргэе тийм үү. Гэхдээ дараагийн гол зүйл нь юу гэж эндээс үндэсний хэмжээний бөгөөд дэлхийн хэмжээний компани төрүүлэх ёстой. Энийг нь яам хийж өгөх ёстой. Samsung шиг тийм үү? Samsung шиг. Тухайн үед би их шүүмжлүүлсэн шүү дээ. Одоо тэрний шүүмжилсэн сүмний нэг нь чи. Тухайн үед мэдээцгийн мэнэр би чи одоо дөнгөж одоо нөгөө салбарын бос хүн те очсон. Тэгээд өмнөх нөгөө удирдлагын батлуулсан бооцсон төсвийг хамгаалах гэж очиод 3 тэр хүмийг асуулаад тэгээд салбараа мэдэхгүй жадамбаа 3 тэр хүмийг асуулаа энэ салбарыг дуусгалаа гэж хэлж ирсэн. Гэхдээ энэ надад бол маш том чаленж буюу намайг нэг өрсөлдөөнд амар чухал бэлдсэн баг. Би энэ салбар дээр гэхдээ нэг ганц л зүгний юм ил би гайвуулаагүй. Энэ нийгмийн хамгийн нэг том үнд зүйл. Би ажилд нь гайвуулаагүй. Зүгээр л би салбарын менежментийг нь хурцах ажлыг хийж гисэн. Тэгэхээр тэндээс би зүгээр хувийнхөө нэг юм дүгүүлсэн. Тэрний үгээр ер нь бол энэ салбарыг яг мэрэгжлийн хүн байх ёстой үйл ёстой байх. Гэхдээ менежментийг хийж чаддаг хүмүүс очих нь чухал юм шүү гэдгийг олж харсан. Ялч гоо таны үед бол та мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын мэдээллийн технологи шуудан харилцаа холбоо тий. Энэ агентлагийн дарга байхад бол яалтчгүй энэ одоо технологи бол шинжлэгдэжсэн л да. Тэнтэй бол хинч марахгүй. Дээрэс нь яг би бол тэнд бас нэг тийм нэг зүйлийг аягуулсан ойлгож утсан. Дахиад Монголын эрх ашиг. Энэ намд эхлүүлсэн ажлыг энэ нам зогсоодог гэж болохгүй байхгүй юу? Үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ танаас албар үргэлжлэж шүү дээ мөн үү? Тий, бид энийг зогсоогоогүй. Бид тэр үед эхэлсэн маш олон унтсан байсан төслийг босгож дуусгаж ирсэн. Тэрний нэг нь өнөөдрийн амжиж анхаарлах систем газар хөдлөлттэй. Тэр төслийг би хэрэгжүүл дуусчаад хувь хүндээ их баяртай байсан. Тэр энэ асуудлыг бол одоо надад итгэж чи нэг өдөртөж чаднаа залуу хүн гэж итгэлийг өгч ирсэн бол манай алт үе дараа. Тэгээд намайг маш их сайн дэмжсэн. Энэ салбарт онцгой анхаарсан. Тэрний өчнөд ч олон ажлууд хийгдсэн. Өнөөдрийн замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцоо энэ цаг үед хийгдсэн. Тэгсэн. Замын цагдаа авилгалаас салсан. Сантач муудаж өнөөдөр нөөтийн буцаалтын систем. Энийг 2 байх хэвээр 5 байх хэвээр 10 байх хэвээр гэдэг энэ асуудлыг тэр үед л хийсэн. Тэгсэн. Алтан бүлгээс замын өдөртлөг 3G тасралтгүй сүлжээ. Энэ үед л хийсэн. Энгийн зүгээр ил харагдж байгааг нь хэлж штэ. Энэ мэтлэнгээр маш олон төслүүдийг хийж хэрэгжүүлээд өгсөн юм аа. Гэхдээ энэ цаашлаад төр дандаа хийгээд байх биш ээ. Энийг хөвжүүлж хэрэгтэй. Одоо энэ төрийн хийгээд байгаа ажлаа ховд өг. Яг гэж эндээс компани төрдөг байхгүй да. Эндээс олсон ашгаараа тэр компани шин төслөө санхүүжүүлдэг байхгүй да. Энийг одоо ховд өг. Хөвжлөх хэрэгтэй. Урилга авч ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа.